За шинэ жил удахгүй боллоо. Манай байгууллагын шинэ жилийн хувьд бол би маш гоё өргөн хэмжээнд болоосой гэж бодчих. Бид нар бол энэ жилдээ маш сайн ажиллалаа. Шинэ жилийн хувьд бол одоо комиссар одоо манай залуучууд маань сууж байна. За бас маркетинг тал дээр хэрэгтэй бахаа гэж бодсон үндсэн дээр маркетинг сүхэ маань бас ирсэн байна. Маркетинг сүхэ маань ер нь юу бодож байна? Олон газар судалгаа хийлээ. Локейшны би бол ботаникаар сонгосон. Ботаникийн тэмдэг цайны газар байна л да. Тэр цайны газар болохоор маш универсал, оройдоо нийтийн караоке болоод ажиллаждаг. Тэгээ хамгийн том давуу тал нь тэднийх 8 микрофонтойгоор надад бол их таалагдсан. Манай шинэ жилийн хоолны хувьд ярих юм бол тэднээс гарах тийм хүрцтэй цовны нэг надад таалагдаад байгаа. Үрдэн дээр цов аа. За. Тэгээд Монголд бол хаанч байхгүй порц маш их надад тэр нэг таалагдсан. Одоо тэгээд шинэ жилээрээ ир имгүү цов идээ сууж их юм. Эмэгтэйчүүд зориулсан тансаг зэрэглэлийн хоолууд бас байгаа. Сонголтоор улааш, дэвтэл байгаа. Тэднийг бас хуушуурал шууд хайраад өгдөг нь давуу талтай. За. Шинэ жилээрээ уушуур идэх нь биш үү? За. Шинэ жилийн хөтөлбөр дээр бол гаднаас дууч аваад ямар ч хэрэггүй. Миний бодлоор. Ерөнхийдөө бол би дуулна. Миний дуу, шүлэг бүгд нийлээд ерөнхийдөө бол нэг цагийн метражтай. Тэгээ болчих. Тэгээ сүүл рүүгээ ерөнхийдөө би бол тэнд нийтийн караоке байгаа юм чинь open mic гэдэг ер нь бид хайчих юм. Бас хөгжим тоглоомтой байгаа. За хөгжим тоглоом гэх юм бол одоо ажилчдаас нэг 5-6 хүн гаргаж ирээд одоо байгууллага дундаасаа улаан бандаг, ягаан левчиг, гутлын үдээс аваад иргээд тэр чинь боо юм болно. Тэр чинь хөгжилтэй юм болдго юм а. Тэр чинь байгууллагын уур амьсгалыг бол маш гоё болоод хөгжим тоглоом байгаа. Тэгээд эцэст нь одоо хөтөлбөр дуусгахын яг алд дээр байгууллагын ханхүү болон гүнжийг тодруулна. Чи одоо маркетинг хүн байж юу хитэн оны ханхүү гүнж вэ? Намаа хүүхэд багт л тийм юм байлаа шүү дээ. Юу одоо ханхүү гүнж тэр шинэ жилээр цовын идсэн орчин үеиг байл да чи. Тэр баярлах гэж ирсэн амьдтын бандаж левчгийн тайлж яах гэдэг нь тэр эмэгтэйчүүдийн ямар хачи юм ярьдаг юм бэ? Энэ бүгд гарант ч байгаа бүгжин дээр чинь хаас тэмдэг байгаа юм уу? Захирлаа энэ чинь зэсэр бүрсэн хаас тэмдэг байхгүй юу? За сүхэ юм бодолтой байна. Шинэ жилийн комисс ямар бодолтой байна? За юм та бүхэнд өдрийн мэндийг хүргэсгэе. За сүхэгийн хувьд ярих юм бол Start Us Down Christmas болох гэдэг болоо да гэж харж байна. Манай компани чинь ямар luxury, ямар албан ёсны дистрибьютор компани вэ? Тийм учраас бид нар luxury байх хэрэгтэй. Одоо Монголын хамгийн үнэтэй амралт савнд одоо ажиллах нараа бөөндөө хондогч юм тий. Тэгээд зүхээ бас дуу муу дуулна гэж бодож байгаа бол би бас өөрийн гэсэн үзүүлбэрийг үзүүлж болно. Sexy Santa гэж та мэдчихэж байгаа тийм ээ. Би өөрөө жимд явдаг. Ерөнхийдөө захирлаа сүлжээгүй газар байгуулах нараны ганцхан өдөр хончилт. Миний хувьд хонол гой санагдаад байна. Тэгээд одоо хин нэгний нөхрийн эхнэрийн хүүхдийн аав ээжийг аваад одоо сүлжээгүй газар авчиж хоноод байна гэдэг бол байгууллагын хувьд бол байж боломгүй зүйл л дээ. Агаарт гарна гэдэг нь бол ядад бол таалагдж байна. Яг цэвэр байгуулгаараа яг хонол гоё байна. Чи тэг бүр ямар амар хономоор хонох гээд байгаа юм шиг царайтай юм бэ. За манай төсхөө ямар бодолтой байна? Би яг сая ингээ бодчихсон чи мартчихлаа. Хиний ярьдаг уул нь гоё юм л да. Бөөндөө байгуулгаараа. Тэгтээ сүлжээгүй гэхээр бас боломжгүй санагдаад байна. Би ч нөгөө гоё ингээ стори хийн гэж бодоод байсан байхгүй юу? Уулын тэгтээ сүхэгийн яриад байгаа гэсэн гоё л доо каракед гоё дуулаад би нөгөө өнөөдөр их цовь идмээ санагдаад байгаа болохоор надад гоё санагдаад ээжс магадгүй л тий. Үгүй би яах юм бол хэдүүлээ яах вэ шинэ жилээс бөөндөө тэмдэглэгээ болчих юм уу? Үгүй тэмдэглэх ёстой би ямар тэнийг юм ярьж энэ цайны үгийг мартаар би юу ярьсан ямар тэнийг яах вэ захирлаа туршлагатай хүн хэрэгтэй баха би болсон дээр юм шиг байна. Дугаа бай түчгээ ярихаар бүр зовлонтой юм. Ерөөсөө энэ дотор ерөөсөө аваад ах юм таагаравт гурууланд ч алга. Ерөөсөө би ингэ шийдлээ. Байгууллага хамт олонны шинэ жил бол бүтэн жилийн хамгийн үр шим юу хийж гүйцэлдсэн дараа жилийн өнгө харагддаг. Тийм учраас туршлагатай хамт олон болох брэнд медиа гэдэг газрыг би бол сонгоё гэж бодлоо. Тэдний компани бол ерөөсөө хөтлөгч, дуу, хөгжим, орчин, тайз, засал, зураг, хөрөг, видео, хамтлаг, дуучид ерөөсөө бүхий л зүйл тэдний байгууллагт байна. Тэгэхээр брэнд медиа гэдэг газарт өгөөд энэ толгойн салын та бүгд учруу нь холбогд пэйж хуудсын дагаад байнга амьд бай. Айгүй бол хөнгөлөлт урамшуул зарлчих юм бэлөө. Юу ч болж магадгүй. За тэгээд шинэ жилийн комиссийг татан буулгалаа. Зөв. Гомдлгүй үсттэй. Юу хүрцэн дээр их цөөвөн юу амралт цаван сүлжээ газар хонох.
Чи бол бүр дүлгнээд бүр чи байгууллага өтгөл гэрийнхэн шинжилгч олигтой хийж чадахгүй амтан байна шүү дээ. Брэнд медиа гэдэг газар руу залга пэйжийн даг ханд харьц мэдөө. Өдөрт эртхэн захиалгав.